っています。Bang. Та донтолт гэж сонсож байсан уу? Энэ үгийг сонсоход бол надад хүн болгоны амьдралыг уусгаж сүрүүлдэг мансруулах бодис, арх тамхи мөрөйтэй тоглоом, дээрээс нь нэмээд надад баггүй реклам явуулах санал ирж байсан. Бооцоо буюу бет шууд санаанд орж байна уу? Гэхдээ би ямар ч бет санал хүлээж авч байгаагүй шүү. За тэр яах вэ? Тэгвэл өнөөдөр танилцуулагдах ад чөтгөр мухар сүсхийг үгүй хийгч, айдас хүлдэс бусдад түгээгч, бүх өндөр чансаатнуудыг өмдөнд нь тусаалгаж байсан ялалт буюу хүн цохилтонд донтсон муу залуу Badr Hari. Тэр 106 ялалт байгуулснаас 92 тулгааныг хүн цохилтоор ялж байсан гэвэл ямар сонсогдож байна. Сүнс чөтгөр хүртэл түүнийг хараад биеийг нарзааж, лам багшаар сүнс зайлуулах ном уншуулмаар санагддаг. За тэгвэл энэ дугаар эхлэхээс өмнө та тулааны спортыг монголчуудад жинхэнэ түгээж буй, бас дүү нартай хүн дээрлэхэж биш, шаардлага гарвал бие хамгаалт сурах талаар энэ суугаараа дамжуулан ойлгуулахыг хичээж буй Oki MMA суугтаа subscribe дарж үздэг суугийнхаа жагсаалтанд нэмээрэй. Энэ бол таны болон миний хийж чадах хамгийн энгийн зүйл. За ингээд эхлэе. Бидний амьдралын ихэнх хэсэг нь унтлагын өрөөнд, ажлын оффист, эсвэл хаа нэгтээ таны байхыг хүсдэг газарт өрнөж өнгөрдөг бол энэ залуугийн амьдралын бараг дийлэнх цаг хугацаанд рингэн дээр өрнөсөн. Тэр бол авраг, бүдүүлэг амтан, донтогч, дээрээс нэмээд ад чөтгөр. Тэр бол энгийн хүн биш. Яагаад гэдгийг яг одоо та сонсох гэж байна. Тэр бол орчин цагийн галидатор, дийлэнх тулаачдын зарим гүйцэтгэлүүд олон түмэнд хүрч үнэлэгддэг бол түүний бүх гүйцэтгэлүүд тулаан үздэг хүмүүс таашаалын дээд зэгийг мэдрүүлдэг. Үүгээрээс тэр бүх өрсөлдөгчд түүнтэй тулалдахаас татгалздаг. Нидерланд улсад 1984 оны 12 сарын 8-нд төрсэн, мэдээж төрсэн цагаасаа эхлээд ээж аавын сайн хүү болж үлгэр эхлэх нь ойлгомжтой. Түүнийг төрөхөд ар нуруунд дээр нь хар толб тодорч эхэлсэн. Энэ түүнийг харагдсан чөтгөр мэт бусдад харагдуулж эхэлсэн ч олонний үг ортоо гихчээр удалгүй энэ зүйл биелээ олж эхэлсэн юм. За ингээд цаашаа явъя. 7 настайгаасаа эхлээд Badr Hari гудамжинд хулиган гихч ямар новшийн зүйлүүд хүн байраа дээрэмдээ зогсож байдгийг биеэрээ мэдэрсэн. Новшийн зүйлээс бие хамгаалахыг хүсэж яг тэр цаг үеэс новшийн зүйлтэй зоригтойгоор нүүр тулж эхлэх сонголтыг новшийн зоригтойгоор хийсэн. Тэр яагаад ч юм тийм багасаа тулааны спортод донтчихсон. Нэг л мэдхэд 4 жилийн цаг хугацааг ардаа өнгөрөөсөн. Том Herrick их улстай дээгүр эрэмблэгддэг дасгажуулагчийн шав болсноос баггүй цаг хугацааг өнгөрөв. Мэдээж дасгажуулагч түүнд байх хор шар шазруун бас уйггүй байдлыг олоод гарчихсан. Ингэж тэгж бэлтгэл хийж бас бус танхаа хэрэг асуудал дагуулж явсаар 18 нас хүрсэн Badr Hari нэг л мэдсэн сонирхогчийн 50 тулааны ард гарсан байлаа. Тулааны спортод ороогүй бол шоронд эсвэл шороондоор орж мэдэх характертай нэгэн. Ингээд олон нийт бужигнсан асар том зааланд өөрийгөө хэн бэ гэдгийг үзүүлэх цаг тулж ирсэн ч түүний өрсөлдөгч Stephen Lacko чи илүү зүйл сурах хэрэгтэй гэдгийг ойлгуулж өгөв. Энэ тулаан бол түүний эцэг эхийн үдсэн анхны бөгөөд эцсийн тулаан байсан юм. Учир нь энэ ялагдал түүний аавын урмыг уцтан хамт угалсан юм. Тэр өдөр улс даяараа Badr Hari-гаас асар том найдвар хүлээлт үүссэн. Дээрээс нь бооцооны системийн нэг жагсаж байсан. Залуугийн энэ ялагдал түүний нэр хүндийг асар хурдцтайгаар доош нь унгаав. Энэ бол хүн мах цуснаас бүтсэн тэнэглэл робот мэт бэлтгэл амжилтыг бүтээдэггүй гэдгийг ойлгуулж амралт завсарлага авах ёстой гэдгийг ойлгуулж өгөв. Хэсэг хугацааны дараа их спорттой иргэн ирсэн ч Марокко улсын нэр дор тулалдах болов. Харин энэ удаагийн иргэн ирэлтээр тэр тулааны спортын хурд хүчний дээд хязгаарыг эвдэж, кикбоксing дээд зэрэглэлийн тулаанчдыг бүгдийг нь ихний үед унтуулж, шал арчуулж эхлэв. Энэ галзуу ногоон гэрлээр гэрлийн хурдтай өрнөж буй ялалтууд түүний нэрийг Марокко улсад бурхан лугаа адил дахин шүтэгдэж, кикбоксing хамгийн сайн холбоо болох K1 хүртэл өргөдөн өндөр үнэтэй гэрээгээр тулалдаж эхлэв. Гэхдээ уг холбоонд ч түүний гарын чилээ гаргах хэн ч олдсонгүй. Яагаад гэвэл тэр ялалтанд донтсон ад зэтгэр болж хувирв. 25 наснда зөвхөн тухайн усад нэрэн түгэж байсан донтогч Badr Hari-гийн ур чадварт дэлхийн нийт фокуслож эхлэв. Тэр эзэн хаан мэт нэр хүндийг босгож эхэллээ. Гудамж тохоо бүрт түүнийг мэддэггүй ялаа шумбал нисгэ болж эхлэв. Мэдээж хар залуугаараа тулааны спортыг атхандаа оруулж нэр хүнд нь хар шуурга мэт өссөн залуугийн зан характер тартагтаа тултлаа эвдэрч Golden Boy бас Bad Boy болж хувирсан юм. Тухайн үед нэр алдран түгсэн рэпрүүд ч түүнд зохиож дуу цацаж дууны хандлтч хаа сайгүй ирчийг авч ихэсэн байдаг. 2009 онд Badr Hari K1 холбооны ээлжит нэгэн тулаанд хөл тавив. Харин түүнд таарах өрсөлдөгчид K1 холбоо мөнгөөр зодож байгаад гэрээнд гарын үсэг зуруулв. Тэр бол тухайн үеийн Hulk Brock Lesnar-ыг ч UFC холбоонд өөрийнхөө өмнө өвдөг сөхрүүлсэн. Тухайн үеийн санаанд оромгүй хурд булчин шүрмэс гэдэл ер нь хараад л шар ус босмоор аимшигтай хүн Alistair Overeem. Тэрэнд ямар ч зар сурталчилгаа бас танилцуулах хэрэггүй. Дэлхийн бөмбөрцгийн эргэлтийг зогсоосон Марс гаргийнхан хүртэл дурангаар энэ хоёрын тулааныг шимтэн харж байв.
Овремийн цохилт хүч хурдцтай шилжилт Баатар Харид дэлхий гэдэг гариг дээр чи ганцаараа хүчтэн биш гэдгийг ойлгуулах шиг болов. Энэ ялагдал түүнд их зүйлийг ойлгуулв. Удалгүй хариу тулааныг холбоо зохион байгуулв. Энэ удаад өрсөлдөгчийг дутуу үнэлвээс юу болдгийг ойлгосон Баатар Хари илүү хүмүүжсэн байдалтай хоёр дахь тулаандаа оров. Гэхдээ тэр шинэ хүн болсон мэт. За ингээд асар том хүлгээлт үүсгэж байсан хариу тулаан эхлэв. Оврем дамгаасаар тэрний хүч чадал Баатар Харигийн хор шарыг дээд зэгт нь хүргэв. Удалгүй Баатар Харигийн дотоод сүнс сэрсэн мэт тис өөр нэгэн болж хувирв. Ердөө 10 секундын өмнө үхэж байсан биеинд сүнсний асар хүчтэй сэрэлт болсон мэт тэр ёстой жинхэнэ босоо ороолон болж хувирв. Оврем ёстой өвдөлт гэж юу байдаг? Энэ новш чинь яагаад гинэт ийм хүчтэй болчих вэ гэдгийг гайхах, өвдөх зэрэгцэж, хөвжэн дээр тулалдах биш, амьд үлдэхийн төлөө тэмцэж эхлэв. Нэх удалгүй эцсийн үхлийн цохилтыг Баатар Хари хийж Оврем хар дарсан зүуд рүүгээ тавтаа морилов. Ингээд тулааны спортын хамгийн том босс гэгдэж байсан Сэмми Шил түүнийг ухтаж авав. Хари ялагдал хүлээв. Энэ ялагдлаас болж тэр сэтгэл готролд орсон. Яагаад гэвэл тэрний ялалтаас авч байсан ус агаараас ч илүү мэдрэмжийг таслан зогсоосон. Тэр амьсгалж чадхаа байлаа. Нэгэнт хүчтэй ялалтын мэдрэмжийг авсан хүнийг бурхан чөтгөр хоёрын аль нь ч зогсоож гээхгүй. Тэр явсаар аврагын бүсэнд тулж ирлээ. Гэхдээ энэ бүс бол түүний зориг биш. Түүний зориг бол ялалт бас өрсөлдөгчийн цус. Тэр зүгээр л дэвжэн дээр тэдний цусаар хооллож байв. Тэгвэл дэлхий дээр хамгийн том биетэй өрсөлдөгчийг санал болгоход тэр маш баяртайгаар гарын үсэг зурсан байдаг. Түүний өрсөлдөгч бол өндөр, хүнд бол хүнд. Танко Голиат, Хонгман Чо буюу өмнөд Солонгосын мангас 2 м 18 см өндөртөө 160 кг жинтэй. Тэр бол энгийн хүн биш. Тэр бол бурхан арай илүү бодогцаас зарцуулсан жинхэнэ giant бүтээл. Хүн бүр энэ үлэмж биетнээс зугтаж карьераа эрүүл сарвал авч үлдэж байсан ч цусанд донцсон Баатар Хари инээмсэглэж холбооны саналыг зөвшөөрсөн байдаг. Тэр түүний биеийн хэмжээнд огтхон ч санаа зовоогүй. Тэр хаашаа довтолж яаж түнд үүдэлт мэдрүүлэхэд дэндүү сайн мэдэж байлаа. Тэр үлэмж биетнийг урдаа сөхрүүлж дэлхий түүнтэй нүүр тулах хүн үлдсэнгүй. Оддын өвчнөөр донтогч залуу тэр дороо өвчлөв. Өрсөлдөгчийг хүндэтгэх асуудал дээр сахилга бат жинхэнэ 0 болж хувирлаа. Бурхан чөтгөр хинч байсан Баатар Харид хамаагүй болж эхлэв. Тэр бүхэл олонний нүдэн дээр өрсөлдөгчийнхээ улаан нүүр рүү шууд латгсан гараараа халуу түүхтэл цохиж эхлэв. Ер нь дэвжэн дээрч бай, хэвлэлийн баг хурал дээрч бай тэр бүр хүнээ байсан. Зэрлэг аратан байсан ч бэлэгээ өмсөд хамт торонд ороход бэлэн болсон. Дэлхий түүнд жижигдэж эхлэв. Яг энэ үед өмнө нь ялагдаж байсан Сэмми Шилээр Баатар Хари дахин хичээл заалгаж хандыг нь хаг даруулах гэж холбоо хариу тулааныг зохион байгуулав. Өмнө нь тулаан дээр саагж байсан Баатар Хариг Сэмми Шил үзэгчдийн бахыг хангаж байранд нь тавьсан. Энэ удаад Баатар Харыг даруулах сахилга бат хэрэгтэй гэдгийг холбоо хүлээн зөвшөөрч түүний эсрэг Сэмми Шилийг түүнтэй тулалдуулах шийдвэрийг гаргав. Гэтэл асар олон хүний нүдэн дээр Баатар Хари холбоо буруу зүйл хийсэн би одоо хуучны залуу биш. Одоо би энэ спортын топ ориглон сүйтгэгч машин болсон гэдгээр чанга дугаар зарлаж өмнө нь ялагдаж байсан өрсөлдөгчийг хэтэрхий амархан дуусгаж орхив. Тэр өрсөлдөгчийнхөө карьерийг нэг мөсөн үгүй хийсэн. Асар их нэр хүндийг олж авсан Харигийн эсрэг хүн олдохоо болов. Учир нь тэр өрсөлдөгчдөө дахин тулаан хийх боломжгүй болтод ирэмдэглэж байв. Харин түүний эсрэг даруухан залуу гарч ирэв. Тэр бол Аркадиус Рокари. Баатар Хари нэгэнт эвдэрсэн хүнээ байсан. Тэр өрсөлдөгчөө ёстой уландаа гიშгтлээд орд үтсэн. Тулаан ихсэн ч урдийн адил Баатар Хари өрсөлдөгчөө жинхэнэ ирэмдэглэж байв. Тэр нь дуусах боломж байсан ч тэр зүгээр тоглож эхэлсэн. Зүгээр л гимтэж эхэлсэн. Бурхан хүнд өгсөн зүйлээ хизээ буцааж авахаа мэддэг. Хит задгаа байдлаасаа болж толгоонд өшөглүүлж Баатар Хари хормын дотор бүх зүйлээ үгүй хийж орхив.
Нэр хүнд нь уруудаж эхлэв. Амьдрал түүнд дуулууртай байх ёстой гэдгийг өрсөлдөгчийнх нь үйлдэлээр дамжуулж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Баатар хаарын иргэн ирэв. Питер Зайс энэ удаа түүнтэй тулалдах гэрээнд гарын үсэг зурв. Түүний өшөглөлт бол бүх өрсөлдөгчөө эмнэлэг рүү илгээж байсан. Бүр Питерийн тулаан эхлэхэд түргэний машин давхар хөдөлгүүрээ асаадаг байсан гэд бод. Питер эхнээсээ Баатар хаарыгийн өгзийг өшгөлөхөд хийсэн ядаг хүлээж байсан. Тэрний зорилго бол Баатар хаарыг л газарт хэвтэж байгааг харах. Үдэгчдийн төсөөлж байсан зүйл бол Баатар хаарыг хэддүгээр үе хүртэл тисэх, удаан тулаан үзүүлээсэ гэж залбирцгааж байсан. Тулаан эхлээд Баатар хаарын маш хянуур тулалдаж байсан. Учир нь түүний өрсөлдөгч бол тоглоом биш гэдгийг тэр маш сайн мэднэ. Тулааны дунд үеэс хойш Баатар хаарын бүх хүний нүдийг орой дээр нь гаргаж эхлэв. Баатар хаарыг хэр удаан тисэх бол гэж бодож байсан бол бүр эсэргээрээ түүний өрсөлдөгч дэвжэн дээр амьд үлдэхийн төлөө тэмцэж эхлэв. Түүний нэр сүнсний сэрэлт иргэн ирэв. Тэр тулаанд Баатар хаарын унаж байсан сүнсний замналаа тэнгэрт тултлан сэргээсэн юм. За ингээд дэлхий дээр түүнтэй тулах цор ганц залуу үлдсэн Турк усад нэр нь мандаж буй Гокосаки. Баатар хаарагийн мандаж байсан нэр хүндийг түүний Гокосаки гэх залуугийн нэр удаашруулж байв. За ингээд холбоо асар их мөнгө хайсны үндсэн дээр кикбокст донтогч залуусын сансныг гүйцэлдүүлэхийн төлөө дэлхийг хоёр талцуулж байсан хоёр сүйтгэгч машиныг нэг дэвжэн дээр зодтолдуулахад бэлэн болов. Тулаан эхэллээ хин гэлтгүй яг тэнцүү хоёр мангас ёстой ордны уур амьсгалыг буцалгаж эхлэв. Үеийн дунд үеэс Баатар хаарын аратан төлөвч шилжиж Турк залууд хин топ оргил болохыг ойлгуулж өгөв. Энэ хүртэл тэмцэж ирсэн Саки амархан бууж өгөхгүй. Гэсэн ч хоёр дахь хүн цохилт Баатар хаарыг чөтгөр зогсоохоосоо өнгөрсөн юм байна. Ямар муу ёрон түүнийг ийм хүчтэй болгосныг бүгд гайхан биширч тулаан дууссан юм. Ингээд та энэ дугаараар Баатар хаарыг гэж кикбоксing ертөнцид шүглсэн сүнс чөтгөр хүртэл түүнээс айж лам багшаар ном уншуулмаар санагдтал эвгүй оригдог ийм амьд домгийн тухай сонслоо. Тэр одоо ч тулалдахад бэлэн 126 тулаан хийснээс 106-ад нь ялалт байгуулсан. Үүнээс 92 тулааныг хүн цохилтоор ялсан. Ялалтанд донцсон цус сорогч. Дугаараа үзэж дууссан бол одоо таны хийх зүйл үлдэж байна. Тулааны спортын чиглэлээр бичлэг хийдэг Oki MMA суугтаа subscribe дарж өөрийн үздэг суугийн жагсаалтанд нэмэх. Ингээд та subscribe дарсан бол дараагийн сүнс чөтгөр хүртэл айж зугтахаар дугаараа удахгүй хүлээж аваараа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай байна. Wie de lijp en bereid is. Rijp is voor de strijders, die schijt hebben aan scheiders. Want deze twee zijn geschiedenisschrijvers. Dus kom maar op met je low kicks. Ik beloof dit. Als je mij niet meer krijgt, geef het op, want je wordt gesloopt. Bitch, wat wil je doen? Fuck de roep. De mensen weten dat ik ben een kampioen. Wat wil je doen? Fuck de poep. De mensen weten dat ik blijf de kampioen.